Улсын хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн донд үүсэж байгаа нөхцөл байдлаас үүдэж хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орж байгаа хүмүүс байна. Тэдний нэг бол улсын хурлын гишүүн эрүүл мэндийн сайд асан гүнлээ юм. Тэрээр улсын хурлд нэр дэвшин өрсөлдөж байгаач тусгай үргийн нислэгт түүний нэрийг багтаахгүй байгаа учраас өнөөдрийг хүртэл Тайланд улсад байгаа юм. Харин сонгогчид нь түүнийг эх оронд нь авчрахыг шаардаж байна. Улсын хурлын сонгуулийн 17 дугаар тойрог Хөвсгөл аймагт нэр дэвшиж байгаа гүн далай. Тайландын Ван улсын нийслэл Бангкок хотоо гатсан байгаач сонгуулийн сурчлагаагаа цахимаар хийж өгүүлээ. Тэрээр Facebook хуудасаараа дамжуулан Хөвсгөл нутгийн иргэд сонгогчдойгоо холбогдож сурчлагаагаа өдөр болгон лайваар хүргэж байгаач нэр дэвшигч нь одоо хүртэл хийлийн чандад байгаад 90,000 сонгогчдын сонгох эрхийг ноцтой зөрчиж байна гэж Хөвсгөлийн иргэд үзэж нэр дэвшигчийн эх оронд нь 6 дугаар сарын 17-ны өдрийн сөүлэлээс ирэх тусгай үргийн онгоцоор ирүүлэхийг улсын онцгой комиссаас шаардаж энэ жагсаалыг зохион байгуулж байгаа юм. Яагаад энэ ар гэрийнхэнд нь ахтууд нь энэ мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ? Энэ юусоо яг л тэр нууц чигрэл байгаа юм шиг байгаад байгаа байхгүй юу? За бид нар одоо энд Хөвсгөл нутгийнхаа сонгогчдын өмнөөс ингэж зогсож байна. Төлөөлөл болоод зогсож байна. Тэгээд нэр дэвшигч гүндлэг эх оронд нэрүүлэхийг шаардж байна. Гүндлэг нэр дэвшигч нь одоо энэ нутгийн уугуул иргэн хоёрдугаар энэ хүмүүс бидний дуу хоолой болж бидний төлөөлөл болж чаддаг учраас яагаад эх оронд ирэхгүй байна вэ? Тэр хүний маань сонгогдох хэрэг бидний сонгох хэрэг зөрчигдөд байна. Тийм учраас ард иргэдийн төлөөлөл болоод бид нар өнөөдөр ингэж зогсож байна. Тэр дундаа Хөвсгөлчүүд бидний сонгох хэрэг маш их зөрчигдөж байгаа учраас энэ зогсож байгаамаа. Гүн далайгийн эхнэр хүүхдийг тусгай үргийн онгоцоор авчирсан ч түүнийг Бангкокт яагаад ганцаарнгийн үлдээснийг тайлбарлахыг мөн шаардж байгаа. За хамгийн эхний тусгай үргийн онгоцонд багтааж Хөвсгөл нутгийн сонгогчдын сонгох эрхийг хангаж өгөхийг улсын онцгой комиссаас Хөвсгөлийн сонгогчид шаардж байгаа бол түүний хувьд Улаанбаатар Сөүл чиглэлийн чартер нислэгээр ирэх боломж нь бүрэн бүртчихэд байгаа. Улсын онцгой комиссаас шаардсан бүхий шаардлагуудыг одоогоор биелүүлсэн байгаа гэдгээ онлайнаар сонгогчдойгоо уулзах үеэр мэдгдсэн байдгийг нэрсэн баталгаажсан хүмүүсийн мэдээллийг харилцан солилцож ингэснээрээ тухайн иргэд 3 дахь улсаас за 17-ны хувьд бол Хойд Америкийн чиглэлээс ирэх зорчигч хүртэл нисэх боломжийг хангах за 6 сарын 20-нд Зүүн Азиас ирэх зорчигчдыг одоо Сөүл хүртэл онгоцонд нь суулгах энэ зохицуултуудыг яг энэ цаг мөчид бас хийгээд явж байна. Энэ хүндрэлтэй нөхцөлд орж байгаа иргэдийн мэдээлэл судалгааг тогтмол хийж ирсэн. Энэ тусгай үргийн нислэгүүд үүлдэгдэж эхэлсэн цагаас эхлэн энэ судалгааг хийж ирсэн. За улсын онцгой комиссийн хувьд нэг шаардлагатай байгаа иргэдээ чартер нислэгэд багтааж байгааг тайлбарыг хийж байгаа. Ингэхдээ сонгуулийн энэ үе таарч байгаа учраас нэг нэр дэвшигчийг яаралтай авчрах асуудлыг судлыг гэлээ. Хачирхалтай нь өмнөх олон удаагийн нислэгүүдэд түүний нэрийг оруулах хүсэлт гаргаж байсан ч өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй. За мөн түүний нэр энэ хүртэл ороогүй байгаа юм. Мөн 17 болон 20-ны чартер нислэгүүд ч гэсэн нэрийг нь оруулсан хэсэг нь тодорхойгүй байгаа нь хардалт төрүүлж байгаа юм. Тухайн одоо нэр дэвшигчийн нэрийг бүртгэж авсан бол за сонгогдох эрхийг нь бас одоо хамгаалах ёстой. За тэгвэл энэ удаагийн улсын хурлд нэр дэвшиж байгаа зарим нэр дэвшигчдийн хувьд бол цагдан хоригдсон асуудал байгаа. За зарим нь бол одоо ингээд одоо бусад шалтгаан буюу шинэ төрлийн коронавирусын шалтгаанаар ийхүү гадаадын улс оронд гацаж за сошиалоор одоо сурчлагаа хийж байгаа нь бол илт одоо тэнцвэргүй одоо нөхцөл байдлыг бол үүсгэж байгаа. За тэгвэл энэ нөхцөл байдлыг одоо санган үзэж за улсын онцгой комисс тусгай үргийн онгоцоор ирэх хүмүүсийн нэрс донд за ийм одоо хүндэтгэл үүсэх шалтгаантай хүмүүсийг одоо оролцуулах за ийм хүмүүсийн одоо нэрсийг багтаах асуудлыг бол одоо сонгуулийн ерхий оронд шаардаж өгөх ёстой. За тэгвэл яг өнөөдөр бол сонгуулийн ерхий орон дээр тодорхой энэ тал бол тайлбар хийх боломжгүй гэсэн одоо хариултыг бол бас бидэнд өглөө. Сонгуулийн тухай хуулийн 5-5 зааснаар мөн сонгуулийн ерхий хорон нэр дэвшигчийн өмнө хүлээж байгаа үүрэгт шудраг өрсөлдөх боломжоор хангах гэсэн хэсэг орсон байгаа юм. За энэ заалт нэр дэвшигчийн үнэлгийг гардаж авсан хинт ч болов адил тэгш үйлчлэх ёстой ч өнөөдөр нэр дэвшигч гүн далайгийн хувьд сурчлагаагаа адил тэнцүү хэмжээнд хүргэж чадахгүй байгаа юм. За энэ нь сонгуулийн үр дүнд ч нөлөөлж болцсохгүй. За мэдээж тэрээр Хөвсгөл аймнаас өмнө сонгогдож байсан мөн гишүүн болох магадлал өндөртэй нэр дэвшигч учраас эрх баригчид болоод бусад өрсөлдөгчд ч энэ давуу байдал болж байгаа юм. Зүүн өмнөд Азиас ирэх хамгийн ойрын нислэг нь 17, за мөн дараа нь 20-нд товлогдож байгаа. За энэ нислэгт гадаадаас өрсөлдөж байгаа ганц нэр дэвшигчийг багтааж сурчлагаагаа сүүлийн хоногудтаа ч болов сонгогчдод нүүр тулуулж хийлгүүлэх боломжийг олох ёстой гэж Хөвсгөл аймгийн 90,000 сонгогчид шаардж байгаа юм.